Сайн байцгаана хүүхдүүдээ. За манай өнөөдрийн шидэт харандаа болон эхлэхэд бэлэн боллоо. Ингээ оролцож байгаа хүүхдүүдэд танилцуулъя. Эхний хүүхэд нэр хэм блэ? Инх хүслэн. Инх хүслэн. Дараагийн хүүхэд? Наран цэцэрлэгт. Дараагийн хүүхэд? Дараагийн хүүхэд? Чингүн. Чингүн. Нэгүн гэсэн хүүхдүүд орж ирж байна. Та нар чинь 52 дугаар сургуулийнхан тийм ээ? Тийм. 5 дугаар ангийн хүүхдүүд бас байна тийм үү? 4 дугаар ангийнхан байна. Наран очир чинь хэддүгээр анги вэ? 1-р анги ингээд ихчлэг орж ирсэн. За одоо ингээ сайхан нэг сонио амтан зуръя. Симба гэж кинон дээр гардаг, Google-ийн кинон дээр гардаг. Нөө сорив тэмтэртэй нийлээд идэг нөхөр чи юм блэ? Цөөвчнүүд байдаг шүү дээ. Тэрний нэгийг юм заяа. Цөөвч нь сурахад бас их сонио. Толгойных нь хэлбэрийг нь сайн хараад чихийн сайхан дэлдэлгээд толгойг нь томоор зурчаар. Толгойн хэлбэр ер нь нэг иймэрхүү хэлбэртэй. Иймэрхүү хэлбэртэй зурч. За эхлэв. Болмостор аваад. Тэгээд энэ чих гэд нэг юм юм байт. Ерөөсөө аливаа амтны хэлбэр дүрсээр нь хар зурж ивэл их гоё болно. Цөөвч их онцлогтой. Толгой хэлбэрийн л ингээ гаргаж байгаа. Доош үзүүн явж байна тийм ээ. Чихэн нэг юм далбайсан бит. Далбайсан бит ингээ би бас энд их багш нь дургу байна. Энд чи өөрөө бас тэр нэг Google-ийн кинон дээр нэг эвгүй гарч тийм ээ. Ер нь махчин хачи амт байгаа тий. За энэ үсийг бол ерөөс энд ингээ хурц. Эдийн сөөвөр. Үсэтэй нэг зоригтой том ар зайлгаж хийгээрэй. Тэг тусмаа зурагч их сүртэй болно. За толгой хэлбэрл гоё гарчвал зураг яадаг үлээ? Гоё болно. Жижиг үл. Их биеийг бол яг хөө ингээл ингэж энтэйгээ тэнцв. Урд хоёр хөл дээр ингэж суучихсан. Хөл энтэр нэг иймэрхүү. Цадгаа гэдэгтэй. Нааш ороод ингэ суудсан юм тийм ээ. Хөлийн эндээс ингэ гарчдээ. Тэгээ нэг ийм сагсаас ийм хар сүлтэй. Ийм сүлтэй. Цаа талын хөлний эндээсээ цугуйж байгаа. Эндээсээ ингэ цугуйж байгаа. За адван бол яг хэлбэр дүрсийг ингээ гаргаад ирвэл одоо бол яг буудаг тэр төрхөөр нь сайхан болгож орчдөг. За одоо юу үлдэж байна? Нүүрэн дээр их өчрөө идэ. Тэгтээ гайгүй. Хамар гэж нэг энд ийм том юм хийчихээ. Ийм л юм хийчих. Том хийн гэсэн тийм ээ. Хамрын нөхөн болохоор бас нэг иймэрхүү ар юм хийчих. Орцсон болно шүү. Гүнчнэр ийм бит юу. За энэ дээр шүдийн сайхан ярь зайлгаж гоё тоо. Гоё шүү энэ зурсан зургантаа ингээд баялаад инээж ийн гэдэг чинь. Зураг гоё болох юм шинж шүү те. За нөгөө төрөгч нь кадр хийж байгаа юм да. Тэгээ аливч. Нэг 100 зураас болгоо 100 дугуй болгоод энэ талдаа ингээд ингээ бүтээлгээ гараад ирж байгаа. Тэгээд зохихгүй хэсгийг ингээ сайхан тодруулчих. Нэг давхарч нэгсэх байхгүй. За ингээ нүүд гараад ирлээ. Хамар гараад ирлээ.
Тийм ээ. Энэ рүү нэг хэд ус сулж очиж бас болно. Ингээд өөрөө яаж зурвал гоё болох нь гоё төрхтэй болох уу гэдгээл тооцоод ингээд яваад байна. Хөмсг гараад ирж байгаа юм. Нүднийхээ дотор талаар бас нэг даггуулчих байгаа. Ингээд. Тэгээ хамгийн эвгүй юм нь энийг улбар шараар нүдийг ингээд хийж эхлэх яах вэ? Нүд наашаа гэлцаал гараад ирж байгаа үст тэр хар нүдэн доторх цагааныг харж гинөө. Тэгэхээр чинь ингээд орон зайтай болоод 3 орон зайтай болоо гараад ирж шв. За нэг муухай инээнэ энэ ч бас их хөгийн. Тийм муухай дуурдгийг. Тэр дууг нь одоо хийх гэж шв. Ам бол одоо соёо моёо бол одоо нэг эндээс ингээд нэг гурвалжин ийм л юм хийчихсэн. Багшийнхаа хэтрүүлэг дээр хүүхдүүд бүр их хэтрүүлээд гой зураг зурж байгаамаа. Манай 5 наснууд бол мэрэгссэн гой зураачдаг байна. Тэгээ энэ яах вэ? Цааталд нэг хилэн ингээ болтойц. Амныхын цаад хэсэг нь ийм хар. Тийм ээ. За ингээд эн чи бас нэг ийм толбтой. Тэгээ бие нь болохоор нэг саар лөнгөл байд юм дөө. Толб нь бол яг биеийн дээгүүрэнчил байж л байна тийм ээ. Ийм. Цөөгөрчөнд зурхад чинь бас нэлээд тийм юу хэрэг. Ур чадвар хэрэгтэй байдгийг. Гэхдээ манай хүүхдүүд бол дөнгөнөө энийг сайхан зарна. Ийм цогор байд. Тэгээ энүүхээ эндээ бас нэг дээл байгаад байгаа юм. Эд ярцаасан. Ус байгаад байгаа шүү дээ. Ингээд. За ингээ будаг гэдгээр л одоо энийг чинь сайхан харуулна да. Хамрыг бол одоо яг хаа ингээ битүү яганаар зурчихна. Чихний дотор талыг яаж яах вэ? Ягаан гөргө бодчихно. Будга будахтай ерөөс ингээл илээл жигдэх хөнгөн дараа явчих. Ахих маягтай. Ингээ хүсэж юм. Энэ нэг ам хавцаа нэг юм өнгө байгаамаа. Ийм өнгө бай. Ам хавцаа. Ам хавцаа нэг юм. Энэ одоо агш нь бол одоо амтан тайртай дээ. Энэ амтанд л яхан дурггүй байгаа шүү. Сайхан болчихсон сайхан болчихсон. Тэгээ одоо бодоод эхлэн шүү дээ. Гоё болсон, гоё болсон. Янз. Энэ аргагүй. Энийг одоо зурхад бол одоо их тийм зураг зурхад бас нэг сайхан энэ нэг сайхан сэтгэл төрөхгүй байгаа шүү. Чих бол хамарч гэх нэг юм бор хүрнээр ингээд чигдэх ингээд бодож байна. Тэгээ та нарын хошуу хоншоорыг гаргаад ирэхлээр гоё болдноо. Ам нь доторхыг гаргаад ирнэ. Бас тэр симпот ч үзэхэд бас л эвгүй дүр шүү. Хилийн яганаар. Хилний доор байсан биш. Ийцсэн байсан. Тод улаангорын ам доторхыг хийчихлээр одоо нөгөө шүдэн ярь цайгаад цагаан болохсоор ингээд
Цагаат ингэж. Энэ өнгийн улаанаар ичгэлээр шүдэн додроод гараад ирж байгаа. Тэгээ энэ өөрөө махчин ийм амт байна гэдэг нь ингээд харагдаж байгаа шүү дээ. За энэ додорч байна уу? За сүүлүүд гарах юм уу? Ингээд чинь энэ цээжийн цагаанаар үлдээчихнэ. Та нарт цаарл өнгө байгаа. Оо. Жигдэх ингэж. За одоо жинхэнэ төрхөнд гарч ирж байгаа биз? Ингээ би үлдсэн хэсэг цагаанаа саарлаар ингээ бодож хэлээр яах вэ? Нөгөө амьтны маань дүр дэх төрхөн. За энэ нөгөө сайхан дууга галман багшийн очиж штт. За ингээд нөгөө жинхэнэ дүр чинь одоо ингээ гараад ирж шүү дээ. Юу гэдэг нэртэй дуу байлаа? А? Гүг нөгөө танаа үрээ. Дууга дуулээд. 190. 8 наснаас ухаан ургууч гэдэг тийм ээ. 3 8 наснаас ухаан ургууч нандин эрдний түлхүүр атгууч ардын багстай өчрүүлж өгсөө ачилгэн сургууль минь байна. Ачи хэрүүлээ ачи бадрана зунжи утхай сургуулаа тэгээд өнгөн дуурайгаа цэгнэрөө хүчээр хэнгэнэ ардын багтаа бодноо санхан зогссон баянгийн сургууль минь байна эдэнтэй багчуудтай дуртай да зүүнжи ухаан сургуулаа зүүнжи ярэлдөрөө. За өрөө дугаа сайхан дуулчлаа. Чингүн шүлгүн шнэг лөө. Нэгүн онцгой таалгана гэсэн. За. Газар дээр гахай зулцуулна тэр юу вэ? Газар дур гахай ингээд одноор ингээд зулцглаад ингээд дүржээд бужигнаад тухлаар ч юм биш та дун ногоо биш үү? Биш. Дун ногоо ч ингээд салаалаад ингээд дургаж биш үү? Биш. Дун ногоо ч жижиг жаахан том юм ингээд салаалаад ингээд дургаал ирэхлээс ч юм биш тий. Төмс. Тий. За. За баярлалаа. Шүлгүн шөхөгт байна уу? Наран очир. Шиг талаа үсгээ эв бүгэндээ нэгтэлдэг. Энэ л тээж минь ихэн бичигдэг. Эрдмийн алтан шигтгээ үсэг би байна. Яа үсгэлийн баяртай. Одоо ч нэг үсэг болоод шүлгөө уншдаг шүү дээ. Тэрийг айл үжи цээж үсгэлийн баяр болохоос өмнө. Сайхан шүлэг уншсан. Наран очирта баярлалаа. Энхүслэн дуутай юм уу шүлэгтэй юм? Шүлэгтэй. Шүлгөө сайхан тод уншиж. Гэр хаймарт нь хуур хүнгэнсэн, хотонд нь сүрэн налайсан, уяанд нь хүлэг багширсан, ширээнд нь зочин цугларсан, буурн хүртэл тамга, буурл эртний домог, гэрмэн гэрээ санахтаа би нутгаа санахтаа би гэрээ санахам. Дотгоор нь үүр гэгээрсэн, тооноор нь нар туяарсан, үүдээр нь тэнгэр хаяарсан, үзүнжээр нь газар чаваасан. Удам тонголын цалин өргөө уул талын цагаан сарнаа гэрмэн гэрээ санахтаа би нутгаа санахам. Нутгаа санахтаа би гэрээ санах юм. За, сайхан шүлэг үлссэн энэ хүслэнд баярлалаа. Нэгүн том болоод ямар мэрэгчлэлт болох вэ? Бөмбөгч.
Ой. Месси Роналдо энэ шиг тийм ээ. Чингүн. Хөлбөмбөг. Бас уу. Хөө хоёр хөлбөмбөгчтэй. Хөө зөвл ингээл өшгөлдсөн чинь пат гэж үсээр барих гэсэн чинь хаалгаар орчдөг. Биелэгт очир. Сагч. Гүйж 3 дамирч сууж ийн хөөе. Бөмбөг л бөөгөө өвчдөг 3 өнөхөр байна шүү дээ. Тэгээ зурхаа сайхан зураараа заяа. Зурдаг болоорой. Наран очир. Сагас хөлбөмбөг. Бас уу. Гүйн ч одоо нэг том баг орж ирсэн биш. Наран цацралт чинь. Сагсны дэмэрч. Бас уу. 6 тамирчин боллоо. Энэ хүслээ араа юу? Волейболч. Гүйний хүй. Дандаа бөмбөгчд ороод ирсэн биш үү? Хөлбөмбөгч зурдаг гэж. Оо энэ тэгвэл энийг бөмбөг бодуулнаа энэ ерөөс. Энэ нөхөр тоглож чадахгүй гэж бас дэлхийн хөлбөмбөгийн тэмцээн үзэхийсэн гэ хөлбөмбөг зурчих. Энд дэр. Хөлбөмбөг. Тоглохоосоо гэсэн бодоо байж тийм ээ. За сайхан тамирчид амжилт гаргаарай. Тэгээ та нарт бас зураг энэ нарийн хэмжээсүүд маш их хэрэгтэй. Волейболчин болов штэ. Зайгийг харж байгаа пат. Хөлбөмбөгчд бол ийм хиймар зүгээр пат гэж харуулдаг штэ. Ай. Сайхан. За хөлбөмбөг зурцсан. За ингээд сайхан будаа сайхан үзээч. За ингээ бүтээл төрх агшин гэж сайхан агшин байдаг. Манай 5 4 бас дөнгөж үсгэллээ сураад шүлгээ уншсан сайхан наран цоо очир ихчтэйг орж ирсэн байна. За ингээ хүүхдүүдийн мөвтөл бол маш гоё болсон. Энэ дүр их ур шаарддаг дүрийг маш хялбархан хэлбэр дүрсээр нь гоё зурсан. Хүүхдүүдийн бүтээлтэй танилцуулъя. Эхний хүүхэд авиаслаг зураач энг хөслөнгийнхэн зургийг үзнэ. Хэлбэр дүрсээр амтан зурна гэдэг чи ийм гоё. Сайхан дүргийг маш гоё томрон зурсан. Одоо ямар ч зургийг болов штэ. Ингээд хэлбэр дүрсийн сайжгэлж хагаад өөрийнх нь донжоор нь ингэж гаргаж ирээрээ. Сайхан зураг зурсан энг хөслөндөө улам их амжилт хүсье. Дараагийн авиаслаг зураач наран цацралтын зургийг үзнэ. Ихс наран цацралтын дүр бол томрон гарч ирж байгаа маа. Хамгийн гол нь тэр ярзайсан шүд тэр их тийм магчин амтан гэдгийг харуулж байгаа. Ийм сайхан дүрийг маш гоё гаргаж ирсэн наран цацралтаа амжилт хүсье. За дараагийн авиаслаг зураач 1-р ангийн авиаслаг зураач наран очрын зургийг үзнэ. Наран очир бол ингэж гоё зорж байгаа шүү дээ. За чи ямар мэрэгчлээ бол бөмбөг хөлбөмбөг гэсэн тийм. Сагас хөлбөмбөгч. Тэгээд өндөр чинь ингээл дэш яваад байна шүү дээ. Энэ эд ах нар шиг тийм том өндөр болно шүү дээ. Тэгээд сурлах сайтай. Зураг спортод хэрэгтэй. За ингээд наран очиртоо амжилт хүсье. Дараагийн авиаслаг зураач биелэгт очирын зургийг үзнэ. За гоё манай өвгүүд бол ер нь зургийг бол маш сайхан зурж байгаа юм. Тэр толгойных нь эдлийг гаргаад тэгэл явчихж байгаа шүү дээ. Яг ийм байдий. За ингээд биелэгт очиртоо улам их амжилт хүсье. Спорт их амжилт гаргаарай. Дараагийн авиаслаг зураач чингүүнийхээ зургийг үзнэ. Жигтэй. Цэвэрхэн гоё. Тэнд харагдаж байгаа биз? Гэхдээ энэ нэр энийхээр бас сонин дүр шүү. Өнөөдөр мохойны тийм чинь. Гэдэг. Яг тэгж юм. За сайхан зураг зурсан чингүүндээ улам их амжилт хүсье. Дараагийн авиаслаг зураач нэгүн жигтэй дээр. Бас их гоё дүр гарч ирсэн. За ингээд нэгүндээ амжилт хүсье. За спорт их амжилт өндөр их амжилт гаргаарай. Бат хоёрыг хүргэе. Ингээд багш нь бэлгэн гардуулна хүүхдүүдтэй. За та нарын өмнө энэ жимсгэн гэдэг намтлуулахар тавьсан. Энэ цэцэг нүр гоё чихрээ дээрээ
Мөн 1-р ангийн очиртой нэ буддаг номыг бэлгэлж байгаа. Мөн би Монгол хүүхдийг эхнээс нь дуустсан шаарай. Энэ их гоё ном байгаа шүү. За ингээ явчихна да. За луудо тоглоом. За чамайг шатарчин болгож байна та. Шатарчин хөлбөмбөгч болгож байна тийм ээ. За нөгөөх нь гэр бүлийн луудо тоглоом байна. Игчт нь шатрын нөгөө чамд луудаг нөгөөд гэр бүлээрээ тоглоог хоёр өөр юм өгч байгаа шүү. За ингэж. За чамд энэ ном орж ирж байна уу? Энэ ном нь ийшээ шилжих юм байна. За ингээд амжилтсан. За ингээд өнөөдрийн хичээл өгөөр дуусч байна. Дараа дахин уулзлаа. Баяр таа. Баяр таа.